Нүүтийн өглөг дансыг тухайн нэг харилцагчийн хувьд бууруулах бичлэл хийхдээ өглөг авлага модуль дотор нүүтийн бүртгэл хэсгээс нүүтийн өглөгийн дэв цонхыг дуудана. Ингэснээр дараах цонх гарч ирэх бөгөөд дээд хэсэгт байрлах гүйлгээний загвараас тохирох гүйлгээний загвараас сонгож өгнө. Жишээ болгож нүүтийн өглөг хаав, авлага хаав гүйлгээний загварыг сонгоё. Нүүтийн өглөг хаах эхний хавцанд гүйлгээ хийх огноо болон баримтын дугаараа оруулна. Харилцагчийн код хэсэгт тухайн авлагатай харилцагчийн кодоо дуудаж өгнө. Гүйлгээний утга дээр гүйлгээний утгаа оруулж өгнө. Нийт дүн дээр нүүт дээр нийт дүнгээ оруулна. Ингэснээр нүүтгүй дүн болон нүүт хэсэгт автоматар дүн орж ирнэ. Нүүтийн үзүүлэх хэсэг дээр нүүтийн тайлан дээр тухайн нүүтийн дүн ямар үзүүлэлтээр дуудагдах тухайн үзүүлэлтээс сонгож өгнө. Үүний дараа хоёр дахь хавтас буюу авлага хаав хэсэг рүү шилжинэ. Ингээд тухайн харилцагчийн мэдээлэл орж ирэх бөгөөд хаах дүн дээр хоёр давчснаар нүүтийн дүн автоматар дуудагдана. Авлага хаав цонхны зүүн доод болонд байрлах цэнхэр хавцсан дээр дарахад тухайн харилцагч дээр үлдэгдэлтэй өглөг авлагын мэдээлэл харагдана. Гурав дахь хавцас буюу гүйлгээний мэдээлэл рүү шилжснээр дэвд кредит данс болон дүнгээр шалгана. Үүний дараа хадгалах товч дарснаар гүйлгээ амжилттай хадгалагдах юм. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.